Өнөөдөр 2 сарын 18 пүрэв гараг. За гарчгаа хичээрээ улирлын үзэгдэл ба амьтан. За гарчгаа хэлсэн тийм ээ. За энэ улирлын үзэгдэл ба амьтан гэсэн энэ хичээл дээр ямар За энэ хичээлийн зорилго жилийн дөрвөн улиралд амьтны амьдралд ямар өөрчлөлт гардгийг мэдэж авна. За жилийн дөрвөн улиралд амьтны амьдралд ямар өөрчлөлт гардаг вэ гэдэг талаар ярилцах нэ. За энд нэг мод харагдаж байна. За энэ мод жилийн дөрвөн улиралд хэрхэн өнгөө хувиргадаг вэ гэдгийг энд харуулсан байж байна. За энд аль улиралд нь ямар өнгөтэй болдгоо гэдгийг ингээд багш нь сумаар заагаад харуулсан байж байна. За энд улирлууд нь гарч ирнэ. За энэ эхний энд модны навч нь ургаж эхлэж байгаа ийм үйл явц байж байна. Энэ бол хаврын улирал. За дараа нь мод ногоорцсон харагдаж байна. Энэ бол зуны улирал байна. Зуны улирал. За дараа нь модны навч шарлаад унаж эхэлсэн байна. Энэ бол намрын улирал. За энд бол энэ модны бүх шилмөөс нь унаад зөвхөн цасан дарагдсан байгаа ийм дүр зураг харагдаж байна. Энэ бол өвлийн улирал байна. За тэгвэл жилийн дөрвөн улиралд мод иймэрхүү хэлбэртэй харагддаг. Өнгөж өснө амьдралд нь бас юм өөрчлөлт гарч идэг ийм байдал харагдаж байна. За энэ ямар амьтан бэ? Баавгай байна. Тийм байгааз баавгай. За энэ баавгай жилийн дөрвөн улиралд хаана амьдардаг гэж бодож байна. За таад энд орж ирснээс Америкт микрофон асаж аваад хэлээрэй минийхөө. Энэ амьтныг та нар жилийн дөрвөн улиралд яаж амьдардаг гэж бодож байна? За чи тийм сарангаа энэ баавгай жилийн дөрвөн улиралд хаана амьдардаг, яаж амьдардаг гэж бодож байна. Энэ баавгай бол зэрлэг амьтан байх нь шүү дээ, тийм ээ? Жилийн дөрвөн улиралд их өөр амьдралын хөвшилтэй ийм амьтан байх нь. За тэгвэл тэрийг багш нь танилцуулъя. За хавар ичээнээсээ гарч хоол тэжээл хайдаг. Хавар ичээнээсээ гарч хоол тэжээл хайдаг гэж байна. Ичин гэдэг маань тэгвэл яахыг хэлдэг вэ? Ичиж айж эмээх гэсэн үг юм уу? Эсвэл ичиж улаах гэсэн үг юм уу? Ичээнээсээ гарна гэдэг маань яахыг хэлдэг вэ? За үүнийг тавдгүй хариулаарай. Ичин гэдэг маань яахыг хэлдэг юм? Үл унтдгийг унтаад тийм үүрэндээ ороод нам унтаад үлжингөө идэж тэжээл уухгүй ингэж унтахыг л ичих гэж нэрлэдэг байдаг. Хүн болохоор ой модтой газар амьдардаг байж байгаа. Намар ойд жимс самар идэж өвлийн бэлтгэлээ базаадаг. За тэгвэл амьтад ч гэсэн бас бид нартай адилхан өвлийнхаа бэлтгэлийг хийдэг байх нэ. За өвл ичээндээ унтаж өвлийг өнгөрөөдөг. Ийм байх нь. Тэгэхээр зэрэг энэ баавгай амьдралын өвдөө үеийн хавар, зун, намар байх нь. Тэгээ өвөл болохоор зэрэг ичиж унтаж ингэж амьдардаг гэхээр зэрэг энэ бол өвөлд бол ерөөсөө ямар ч идэвхгүй ингэж байж идэг байх нэ. Ичин гэдэг маань ой модонд очиод тэм дулаан хадны хонгол эсвэл ийм модны хонголд ингээд амьдраад нэлээд удаан ингэж амьдарч байгааг ичих гэж нэрлэдэг байх нь. Тэгээ ичээнээсээ ерөөсөө гарахгүй унтаж ингэж өнгөрөөдөг байх нэ. За багш нь даалгавар өгнө.
Аянда даалгавар өгөхөр даалгавраа бичээд багш руугаа илгээгээрэй. Бичих зүйлсүүдийг нь багш нь хэлээд өгье шүү. За ёо. Одоо энийг бичээрэй гэд ингээ хэлнэ. Тэгэхээр бичээрэй минь хүүхдүүд. За 100 цаг. Одоо 100 цаг айсвэ. Хаврын улирал эхэлсэн байж тийм ээ. 100 цагт. За 100 цагт одоо манай Монгол оронд усны шууд. За энэ зараа, бүхэн, бавгай, буг, тарга эдгээр амьтад одоо одоо явж харагддаг. Эдгээр амьтдын одоо идэвхтэй амьдардаг энэ үе нь л зуны цаг байх нэ. Зуны улирал эдгээр амьтад одоо Монгол оронд одоо жишээл усны шууд Монгол оронд ирдэг байх нь байна. За энэ баавга болон тарваг гэх мэт ийм жижиг ичдэг амьтад ичээнээсээ гардаг байх нь байна. За ичээнээсээ гарснаар эдгээр амьтдын одоо амьдралд нэлээд идэвхтэй ийм зүйлсүүд эхэлдэг байх нэ. Хоол тэжээлээ ирж хайх. За өвд ирэнгүүт амьтад хайчдаг гэж сая бид нар ярьлаа. Ичээндээ орчдөг байх нь. Өвөл болохоор ичээндээ орчдөг байх нь. За ичдэггүй бас хэдэн амьтад байдаг л да ичихгүйгээр амьдардаг амьтад байдаг. За гэвч эдгээр амьтад одоо баавгай, тарга, энэ зараа гэх мэт юм жижиг мэрэгчд амьтад бол бүгд ичээндээ орсон байдаг байна. Тэгвэл энэ усны шууд хаачва. Тий. Өвөл болохоор энэ усны шуудад нэгдүгээрт их хүйтэн байдаг байх нь, хоёрдугаарт эдэж тэжээл нь ховорддог учраас эдэж тэжээлээ хайж дулаан орныг зорин нисцгээдэг байх нэ. За. Амьтад ер нь яагаад ичдэг гэж ярилцв бид нар? За энэ өгүүлбэрийг миний хүүхдүүд дэвтэр дээрээ бичээд авчих. Амьтад цаг агаарын тааламжгүй нөхцөл болон эдэж тэжээл хомсдоход ичдэг байна. Өөрөөр хэлбэл хүйтэн болохоор цаг агаар маш их тавгүй болохоор тэгээ эдэж тэжээл нь ховордохоор эдэж тэжээл болох амьтад нь одоо нүүдлээд явах ч гэдэм үү эсвэл ахаад бас ичээнд орчдөг ийм үеүүдэд эдгээр амьтад маань ичиж унтаж амьдралын идэвхгүй ийм байдалд ордог байх нэ. За энэ өгүүлбэрийг дэвтэр дээрээ бичиж аваарай. Амьтад цаг агаарын тааламжгүй нөхцөл болон эдэж тэжээл хомсдоход ичдэг байна. За амьтад яагаад нүүдэлдэг вэ гэж. За Монгол оронд нүүдэлдэг нэлээд хідэн шуудаас гадна бас амьтад байдаг байх нь. За багш нүүдэлдэг байх нь. Орны. За усны шууд. За микрофоноо хаагараа. Тийм микрофоноо хаажиж уншаарай. За усны шууд. Зээр загас гэсэн ийм амьтад одоо нүүдэлдэг байх нь. За усны шууд зуны дараа дулаан орн руу нүүдэлдэг. За яагаад гэдэг учир шалтгааны түрүүн бид нар ярилцсан байж байгаа тийм ээ. Нэгдүгээрт хүйтэн болдог Монгол орн, хоёрдугаар гэх юм бол эдэж тэжээл нь ховорддог учраас нүүдэлдэг байх нэ. За энэ зээр голын зураг дээр зээрийг харж байна та нар тийм ээ. За байгалийн гинтийн үзэгдлийн үед сүргэлэн нүүдэлдэг. За бас эдэж тэжээл нь ховорцсон үед бас энэ амьтан нүүдэлдэг. Маш их хол газрыг туулан одоо нүүдэлчдэг ийм амьтан байх нь. Өвөл усны гүнд одоо өвлжөөд хавар нь олноороо нүүдэлдэг ийм нэг зүйл нь бол загас байдаг байх нь. За юу нэ? За эдгээр амьтдыг хэрхэн нүүдэлдэг вэ гэдгийг энэ сая багш нь тайлбарласан учраас энэ гурван өгүүлбэрийг бас дэвтэртээ бичээд аваарай. Амьтад яагаад нүүдэлдэг вэ гэсэн асуултаа бичиж агаад зуны дараа дулаан орн руу нүүдэлдэг. Байгалийн гинтийн үзэгдлийн үед
сүргэлэн нүүдэлдэг. Өвөл усны гүнд өвөлжөөд хавар олноороо нүүдэлдэг гэд. За энэ загас яагаад одоо усны гүнд өвөлждгийг гэхээр зөв ус гүнлүүгөө болох тусмаа маш их дулаахан болдог гэж. Дулаахан байдаг байх нь загасны одоо температур тохирсон. Тийм учраас загас одоо эдис жижиглийн 1-р тайн 2-дугаарт аль дулаан байгаа тэр чиглэл рүүгээ нүүдэг ийм онцлог. Зуны дараа дулаан орон руу нүүдэлдэг гэд энд байж гин. Энэ 3 өгүүлбэрийг бичээд авчих. Усны шууд, загас, зээр гэд уралт нь ингээд тодорхойлох цэг тавьж агаад бичдэг штэ. Тэгээ бичээд яваарай минь хөвгтөө. Аав ээжтэйгээ ярилцаад 4-5 өгүүлбэртэй их зохиож бичээрэй гэж. За ийм амьтад байж байгаа. За усны шууд байна. Галуу тийм ээ бүхэн байна. За энд суусар гэдэг амьтан байгаа. Суусар гэд. За суусар. За энд тарваг тал хэрт амьдардаг. За энд буг маш их сүрлэг юм амьтан байдаг. За энд зээр талд амьдардаг. За энэ болохоор хулан. За энд аргал гэд хоньны өвөг гэж ярьдаг. Эдгээр амьтдыг амьтдын талаар юу мэдэх вэ гэдгийгээ сайхан ярилцаад тэгээд 4-5 одоо өгүүлбэртэй их зохиож чичээд ангийнхан классрумд, фэйсбүүкт оруулаарай одоо ихээ. Одоо би жишээлбэл тарвны талаар сайн мэддгээ гэх юм бол энэ амьтныхаа зургийг нь эхлээд миний хүүхдүүд ихийнхээ одоо урдхан талд эсвэл дунд хэсэгт нь ч юм уу маш гоё нямбай сайхан зураад энэ амьтантайгаа одоо амьтныхаа орчныг бүрдүүлээд өөрөөр хэлбэл тал хэрт өвс ногоон дунд амьдардаг амьтан байна тийм ээ. Тэгэхээр энийг орчныг сайхан бүрдүүлээд ихийнхаа яг одоо хажууд нь энэ хүүхэд энэ одоо амьтны талаар бичсэн байна гэж харагдахаар сайхан зураад тэгээд энэ талаар юу мэддэггүй бичээд ихээ зохиох нь байна. Баяртай. За баяртай.